Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний минь сайхан амарснаа. Сайхан амарсан уу? Тэгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон Оминаар ажиллаж байна. За өнөө өглөө би эрт ирээд нэвтрүүлгээ ерөөхдөө хараад өнөөдрийнхөө төлөвийг харлаа л да. Тэгээ харж байхдаа нэг зүйлд аягүй их талархмаар санагдлаа. Тэгээ тэр нь болохоор би ч одоо ингэ шинээр орж ирээд хөтлөөд ихтгэл радио үйлчлэлтэй ингээд үйлчлээд явж байна. Тэгэхэд одоо энэ үйлчлэлийг манд дэмждэг сонсогчд ямар их байдгийм бэ те, тэр хүмүүстэй талархмаар шинэ хүмүүс ороод ирсэн ч залбирлаараа өгтөд авдаг, бидний төлөө залбирдаг те, өглөө бүр бидэнтэй хамт байдаг, эдгээр сонсогчдтой маш их талархмаар санагдлаа. Тэгээ яг одоо үзэж байгаа танд маш их баярлалаа. Таны энэ одоо зориулалтаар бидний бас үйлчлэл явдаг юм шүү гэж үнэхээр их талархмаар санагдлаа. За тэгээ өнөөдөр нэг би бас өчтөр арай өнөө өглөө явах нэвтрүүлгээ хараад зуржсэн чинь дуу харахгүй. За дуу хараад маш их талархсан. Тэрний юу гэхээр жилийн өмнө одоо манай хөтлөгчтойгоо хамт хөтлөгч манаас медиа үйлчлэл хийгээд явж байгаа үед таарлаа. Та ямар магтан дуунд дуртай вэ? Таны дуртай магтан дуу гэдэг. Тэгэхэд миний хариулж ирсэн одоо миний хамгийн сонсох дуртай Мөнх хайраарай гэдэг дуу өнөөдөр явах юм байна. Мөнх гэдэг үг бурханд л зохиод байдаг тий. Мөнх гэдэг үг бурхан зохиод байдаг. Тэгээ тэр их гайхалтай утга учиртай учраас бид нөгөө мөнх гэдэг нэртэй хүмүүс их байлгаад байдаг шүү дээ. Одоо мөнх чимэг мөнх цэцэг одоо тий мөнх гэрэл гэдэг ч юм. Харин бурханд л энэ нэр их зохиод байдаг байхгүй. Бурханы бүтээсэн зүйлүүдэд жишээ нь мөнх хөхтэй гэдэг ч юм уу тий. Тэгээд энэ магтан дуу ингээд их олон удаа дуулж явахдаа одоо юу гэдгийг сүнсний хөвчлөлөгдөж өөлж тайвширч ингэж ирсэн юм гайхалтай магтан дуу. Таны хувьд ч гэсэн тийм дуу байдаг бах те. Тэгээд манай шинэ хөтлөгч магадгүй хэлэх бах те. Та ямар дунд дуртай вэ? Коммент бичээрэй. Тийм. Биднэрт хүн бүрт зүрхэнд хүрсэн тэр магтаал байдаг. Тэрнтэй адилаас бидний өнөөдрийн магтаал маань бас пастрын маань дуртай магтаал бахнэ. Тэгээ бид үргэлжлүүлээд хайрын талаар ярилцж байгаа. За тэгвэл өнөөдөр бид Зения буюу хөршөө хайрлах, бусдыг хайрлах сэдвээр ярина. Тэгээ грекээр бол Зения гэж уншдаг юм билээ. Тэгээд бурхан аавын зүрх сэтгэлээр бусдыг харах, бурханы нүдээр бусдыг харах, бусдад туслах гэдэг тэрхүү сэдвийн дагуу өнөөдөр хамтдаа ярилцгаана. Тийм байна. Ер нь бол саагалтай айлын санаа нэг гэж ярьдаг монголчуудын хувьд бол за хотын ийм гэр хороолын юм хашаагаар ингээд хоорондоо тусгаарлагдсан байдлаар өмчөө ингээд хөршөөсөө хамгаалсан байдлаар өөрийгөө тусгаарлсан өөрийгөө одоо хаа хүртэл байгаа вэ гэдгийг илэрхийлэх ийм байдлаар амьдардаг болсон үед бол мэдээж өөр болж ирсэн. Хуучин дундуур нь юу ч татаагүй байсан ч гэсэн нэг нь гэрээ болгож яхад очиж хамт болгоод гэрээ бариул бас хамт бариа тий. Тэр отго хаашаа явж байгааг мэддэхгүй нүүдлийн хүмүүс яхад досож очиод ямар ч гэсэн нутгаар дайран өнгөрч байгаа учраас гээд цай хоол өгөөд амжилттай сайн нүүж нөгөө газар руугаа доторхгүйгээр очихын төлөө досд юм болдог тий. Нүүдэлтэн саад болсон дугуй тэргийн досож өгөх тий. Марийг нь юулж өгөх одоо тохмыг нь атааж нялх хөвгтөө ихчүүд явж байгаа юм ба шүл ус хийж өгдөг ч юм уу. Энэ монголчуудын энэ юу бол бас хөршөө хайрлах гэж бидний ярьдаг дээр маш их тохирдог байхгүй. Тийм учраас бууж өгдөг тий. Бидэнд маш гоё бууж өгдөг. Өнөөдөр цөмөрөө энэ талаар бас ярилцах юм байна. Бурхан дэлхийн хэвлэгээр үндэстнүүдийг бүтээсэнд үнэхээр их талархаж байна шүү. Амен. Бүгдээрээ үгийн цаг руу орохоос өмнө хамтдаа эзний өмнөрөө түүнд алдар магтаалыг өргөцгөөе. Тэгээд түрүүн пастрын маань хэлсэн түүний дуртай зүрхэнд байдаг тэр магтаалаар хамтдаа магтцгаая. Мөн хайраараа та намайг үргэлж хайрласан. Мөхөшгүй ягуу нэг үзлээ над дээр байлгасан. Баярын дуугаа чангаа
намайг үргэлж хайрласан. Мөхөшгүй агуу нэг үслээ надад байлгасан. Баярын дуугаа чангаар хашран дуудий. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Халелуя алдар магтаал талархлаа. Хадийн хааны өмнө гараа өргөн магтаж байна. Баярын дуугаа чангаар хашран дуудий. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Бүхэн нэсний тэрэгүү таны ямаа. Бүхэн нэсний тэрэгүү таны Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За бид өнөөдөр Лук номын 10 дугаар бүлгийн 36 дугаар ишлэгийг үзнэ. Энэ гурвын хинэн дээрэмчдийн гард орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна гэхэд тэр түүнд инэрлийг үйлдсэн гэв. Есүс түүнд явж үүний адил үлдэгтэн гэж хэлсэн. Есүс хүмүүстэй янз бүрийн сэдвээр ярилцдаг гэсэн бүр янз бүрийн шүү. Тэгээд янз бүрийн сэдвүүдээр ярилцж байгаа үед зарим нэг хүмүүс өөртөө хэрэгтэй сэдвийн талаар Есүстэй ярилцдаг байсан. Харин одоо юу гэдгийг өөртөө хэрэгтэй байгаа сэдв биш. Харин Есүсийг унах гэж. Тийм үү? Есүсийг өөрт нь сайныг хийж байгаа биш. Харин Есүсийн энэ алдар нэр, Есүсийн энэ хүмүүст ингэж Бурхны талаар илүү их тайлбарлаж өгч байгаа нь бас одоо тэ зарим хүмүүсийг одоо боломжгүйгээд хэлсэн багт нь Есүс үржээд ямар их хайрладаг Бурхантай вэ гэдгийг хэлж өгөө тэ. Зарим хүмүүсийг энэ дэлхий дээр одоо өхөөл дуусах үнгээ бодож Бурхан мөнх амийг өгөхийн тулд тэр хүний төлөө хүүгээ хүртэл илгээсэн гэдэг тухай Есүс яриад эхлэн гот хүмүүс Есүс заримдаа ямар ч хэрэггүй эсвэл одоо түүний үгэн дотроос ямар нэгэн зүйл үлгэж яваад тэгвэл энэ юу вэ? Зүгээр энэ юу гэж юм одоо юм утга учиргүйгээр түүнийг сонжсон одоо тэ түүнийг одоо юу гэдгийг бүгд унгаах гэсэн тийм асуултуудыг тавьдаг гэсэн. Тэгээ тэн дээр нэг гайхалтай зүйл болдог л доо. Лук 10 дугаар бүлэг дээр эхлээд уг нь бол мөнх амийн тухай ярьжсэн баг. Мөнх амийг өвлөн авах тухай ярьсан баг. Мөнх амийг өвлөн авахын тулд би яах вэ гэж нэг залуу түүнээс асуусан. Бас мөнх амийн талаар бас одоо энэ цагт бол хуульч асууж байгаа. Та нэг одоо хүмүүст мөнх амт юм чухал байгаа даа. Зарим хуульч хүмүүс нүржээ. Тэгээд хуулинд юу гэж ичгсэн байдгийг готл мэдж байгаа юм бүгдээр. Чи бүх төр сэтгэл сүн санаа бодлоороо оюунаараа Бурхнаа хайрл мөн хөршийн өөрөө адил хайрл. Чи зөв хайрлаа. Үүнийгээ өвөл. Хуульч хүн тэгсэн чинь дугаалж. Урд нь нэг баян хүн асуухт юу гэсэн вэ? Чи үүнийгээ явж өвөл гэж. Би ч дандаа л өвлөсөн. Би бүр багаасаа өвлөсөн гэж. Тэгээд түүнд бас нэг зүйл нэмээд хэлэн готлохгүй нэгтэй болоод яваад өгдөг. Тэгвэл энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр өөрийгөө зөвтгөх гэж Есүсээс нэг юм асуусан. Хөршийн өөрөө адил хайрл. Тэгээ хөрш гэж юм. Хэнийг хөрш гэдэг юм? Одоо өнөөдөр тухайн үеийн байдлыг ингээд бид ингээ харах юм бол ромчуудад эзлэгдсэн те ромчууд дуртай юм хийдэг те зарим хүмүүс ингээд ромчуудад одоо тал засч амьдарч юм те зарим хүмүүс ромчуудад ах トゥ усээ үндэснийхөө үнэт зүйлс маш их олон зүйлүүдийг одоо худалдсан итгэлийн хувьд одоо хэцүү болцсон гудамжаар нэг ром грекийн шүтэнүүд дүүрчих гээд байдаг тэрний эсрэг хин тэмцэн тэр хүн өгчээд байдаг яг ийм үед
мөнх амийг өгч бурхны өмнө амьдрахын тулд хөршөө хайрлах тухай Есүс ярьчихгүй. Тэнгуут л хөрш гэж хийн гэж. Ингээд Есүс бидний сайн мэдих жишээг ярьсан шүү дээ. Нэг хүн одоо нэг хотоос нөгөө хот руу явж байгаа дэрэмтэд одоо газар өвчжсэн. Яг за тэр яг тохиолдолоор ингээд хажуугаар нь дахилч хүн явж өнгөрсөн еврейчүүдийн одоо хамгийн олон хүнд бурхны одоо мөн чанараар нөлөөлдөг гэж боддог хүн явж өнгөрөхдөө тэр үний хажуугаар зүгээр л өнгөрөөл яваад гисэн. Яг түүнийг ойлгож болно ажил үргэлж. Яг тэгэхээр хэрвээ тэр хүн үгсэн хүнд хүрчих юм бол бодордох учраас дахлын үйлчлэл нь утга учиргүй болно. Хүмүүс түүнийг ингээд нэг талаар тэр хэвтэж байгаа хүнд хүрээгүй гэж шүүж байгаа боловч нөгөө талаар тэр хүнд хүрчээд очоод одоо дахлынхаа ямиг хийх юм бол хууль зөрчил учраас хин мэддэхгүй өгсөн амьд мэддэхгүй хамаа намаагүй хүнд одоо тэ бурхны ариун үйлчлэлээс одоо тэ замаасаа хазааж янз бүрийн юмд оролцож явдаг хүн гэдэг тэр ч гэсэн дахилчийн хувьд бол амжилтгүй болох байхгүй. Дараад мэдээж лев хүн явж өнгөрсөн гэж байгаа их хурдан үнийг тайлбарлчих л да. Лев хүн яваад өнгөрөхөд лев хүн чинь нөгөө дахилч хүн тусалдаг хүн байхгүй. Тэгэхээр тэр хүн ч гэсэн хуулийн дагуу өгсөн юм уу эсвэл амтан төвөрч юм уу эсвэл ингэх юм бол бас бодордох учраас үйлчлэл оролцох боломжгүй болчихно. Тэр өдрийн дахил тэгэл одоо бодоо болох байхгүй. Тийм учраас тэр дахилч болон лев хүн хоёр тэр зодолцсон байгаа хүнд хажуугаар нь өнгөрөөд явсныг нь ойлгож болох боловч тэр хүнд санаа тавиагүйгийн одоо юу боломжгүй юу гэдгийг зөвтгөх боломжгүй яг үнэ зөвтгөх ямар ч боломж ахгүй тэр ядаж тэнд нэг хүн хэвдэж чинь ингээд өгөөч тэгээд өгөөч те за ингээрээ хөө за ядаа яадгийн одоо ямар нэг арга хэмжээ бол ах байсан өөртөө хүрэх боломжгүй байсан ч гэсэн би тэднийг хоторж исэн бол цаг маг барьдгүй зохицуулдаг хүмүүс байсан байх гэж бол хэлмээр байгаа байхгүй харин гэтэл самар хүн явж таарсан. Самар хүн бол одоо тэр хэвтэж байгаа хүн хэвдээгүй байх үедээ бол тэр самар хүнээс тусламж гоохчихгүй. Өөртөө бүр эднээс тусламж госнаас үхүүл дээрмээр ямар аргаа аваад арал дээр хаягдсан биш ямар гэж баг хэлэх байхгүй. Самарчууд бол армейчуудаа солилдоод хүрээд ирсэн израилчуудаа яг голд амьдардаг нөгөө Бабилоны цэрлэг мөллөгөөс одоо ирсэн. За тэгээд тэд нэр ийм ирсэн дээр нь бас Израиль амьдарч байгаа харь үндэснүүд байна шүү дээ тий. Яг бас тэд нартайгаа илүү ойлголцох юм да. Хатуу ширүүн ёс заншилтай одоо ёстой одоо израильчуудаа ойлголцохээс самарчуудаа ойлголцох нь амар байгаа учраас бас тэнд нутагт нь ихээр амьдардаг байхгүй юу. Тэгэд израильчууд ер нь самарчуудад дургуй цас ойлцсон ирлээ заараа гэдэг ингээд дургуйс. Гэтэл самар хүн явж байгаа таарлангуудаа бүр би энэ дээр ингээд судалгаан дээр судлаа хийж сууж харж байгаа. Шалтгаан хүнийг хармагцаа зүрхэн өнгөрч яваагүй. Самар хүн шалтгаан хайгаагүй. Энэ хүн хин юм бэ? Энэ хүн яач юм болоо те? Хулгаач юм болоо ямар логиктэй хүн годамжинд ингээ хэвтчихэв гэж тэр гэсэн тийм байдлаар тэр хүний бодлогоор энэ миний үүрэг биш гэж бодоагаа. Бас биднэрт дургуул байдаг шүү дээ. Одоо хогчин гэж ботоогүй. Их хүмүүс ихэвчлэн тэгж боддог шүү. Одоо нэг тийм өөрт нь дургүй хүмүүсийг ингээд яах ингээд нэг өдөр тэгэх гээд исэн юм уу бараг л хогчин гэх гээд идэв. Гэтэл тэр самар хүнд яг одоо энэ бид хоёрын ингээд жишээ татаад ярьж байгаа энэ бүх шалтгаанууд байсан байхгүй. Тэднийг яаж доромжилдаг вэ? Яаж ад үздэг вэ те? Бүр тэд нар ингээд 8 хийх гэхээр ингээд тойроод явцдаг заа. Хэрэв ингээд Лук номын 4-р бүлгийг харах юм бол Есүс нөгөө худаг дээр нэг эмэгтэйтэй ярилцдаг шүү дээ. Есүс яагаад худаг дээр суужсэн гэж дагалдагч нь хотоос очиод хүнс худалдаж явахдаа Самарын аймгийг тойрж явах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр Самараар нэвт гардаг бол заавал юм хүнс базаагаад авах шаардлага байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр энэ бас яг юу харуулж ихээр тэдний бүр тэгж алга үздэг. Одоо заагаа авдаг байсан байна. Хөрчин ямар нэгэн байдлаар чамд хүүтэн хандж байгааг чи харуул. Одоо шинэ манай нэг хоёр одоо залуухан хос шинэ байранд орсон юм байл да. Тэгсэн чи ингээд нэг цонхоороо дандаа нэг ихнэр нь ингээд нэлхүүхтэй тэрэ тонгон дээр зогсож одоо дандаа нэг ийм хардаг гэсэн. Хөршүүд нь хөршин нь одоо хогоо аяхта дандаа тэр хоёрын талд хайдаг байсан байна. Одоо ингээд нэг айлууд ингээд хогоо тавих нэг ийм хязгаар байт юм байна л да. Би яг тэр хэсгийг нь ойлгоогүй ч гэсэн ямар ч гэсэн бүр яг хөршийн залуу гарч ирэхдээ тэр хоёрын хогон дээр нэмж тавьдаг. Тэгээд тэрийг харахтаа яа батсан байгаа. Яагаад ингээд өөрийнх нь хоосон байж байгаа юм. Хогийн цэг штэ. Хогийн цэг юм чи бохирч л таар штэ.
Тэгэл ингээл өөрийнх дээрээ л тавьж л та. Яагаад заавал бүр 1 2 алхаж бит хоёрын дээр нэм тавьд юм бол гэж айгүйх боддог байсан маань. Тэгэд нэг өдөр яасан бэ гэхээр яг хамт хог хайж байгаа таарсан. Тэгсэн чинь ингээд нөхөр нь ингээд яг хог хаяггаа гарсан чинь нөгөө хүн чинь яг хог бас хаяггаа гарсан. Тэгсэн чинь нөхрийг нь яг ингээд өөрийнх дээр авчиад хогоо ингээд хаях үед тэр залуу тэр хогоо өөрийнх дээр хайж ирсэн гэнэ. Тэгээд яг энэ тухай дараад нь тэр хоёр нөгөө итгэгч юм ярьж байгаа байхгүй. Энэ дандаа ингээд би өглөө ингээд хардаг байхгүй. Тэгтээ өнөөдөр чамаа харчаад ингэлээ гэдгсэн чинь нөхөр нь инээс нь хөршөө хайрлаа. Одоо яах вэ? Хөршөө хайрлаа гэж. За ингээд би одоо ямар хувь тавилангаар одоо ямар одоо хэцүү юм бэ энэ хүн одоо энд миний зам дээр хөвтөж яах юм гэж самаархан бодохгүйгээр шууд л элжигнээс өсөрч байгаа л те очиод толгойг нь юугаад өстө нэг хоолоо молоог шалгаад хажууд тийш нь харуулж хөвтүүлээл анхны тусламж хөвтүүлээл те чи хин юм бэ яагаад ингэж хөвтөж байгаа юм бэ гэж асуухгүйгээр те за хаан чи хөвтөж чинь яаж юм юу болж чинь те би чинь ямар байна те гээд ингээд ус уулгаад за одоо ингээд тэгээ эргэж ойруулж харж байгаа тосмос байхаар тосмос дүрхээд тэгээд за чи босож чадах нь хөдөлж чадах нь те ингээд бүр эн чин бүр юм үе шаттай үйл ажиллагаа явж байгаа. Тэгээд тэрийг ингээд өргөөд ингээд өөрөө бол ингээд одоо юу гэдэг ачаа бараан дотроо яаж игээ суугаа явчихсан бол өвчтөй хүн ямар байдлаар суух гэдэг бол магадгүй зарим ачаагаа өөрөө өөрсөн ч гэж магадгүй. Тэгээд илжигээс сулж жагаад тэр хүнийг өөр аваад явсан байгаа шүү. Аваад яв буудлын дээр ирсэн. Та нар ингээд буудлын дээр тийм хүн аваад очихаар тийм найрсаг хүлээж авна гэж юу? Үгүй. Окей. Чуулганы пастор үйлчлж явах үедээ нэг архины хамгаалалтаа хүмүүсээ ингээд давуулаад ингээд эмдэг дээр очин цаа. Йоо наад чи хизээний чарах юм 24 цагийн дотор бид нэр аавна. Бичиг баримт нь хаавна эдэр гэдэг ч юм уу. Наад өмнөр та нар мандрыг та очоод хааш юм бэ? Хэнийг годамжнаас дагуулад ороод ирж байгаа юм бэ гэдэг ч юм ингээд янз бүрийн юм зөндөө бол. Тэгтээ зарим бүх газар тэгдэггүй. Бүх газар тэгдэггүй байхгүй. Тиймээс бид нэр самар хүний энэ хайр зөвхөн мэдрэмж төдий биш харин бодит зорилгоос дагуулж байгааг бид бол харж байгаа. Зорж явсан зорилгоо хойшондоо цаг хугацаа эд хөрөнгө аюул эрсдлийг үл хайхран хүмүүсийн өөрт нь яаж хандах бол одоо гэдгийг ч гэсэн үл хайхсан заяа. Тэгээд тэр самар хүн тэр одоо додуулсан хүнтэй таарлцснаас хойш тэр хүнийг одоо те бүр ингээд дэм бодлоо очоод өөрөө явах болонготой мөнгө гаргаж ирээ те. За энэ хүнийг жоох асарж байгаараа гэдэг. Нөгөө нь бас тийм ч амар бэртэй байсан юм шиг ямар ч гэсэн өндөгтэй байл болоо шүү. Ямар ч гэсэн энэ хүнийг 2 хоног энтэй байх юм шиг. Дутх юм бол би эргэж ирэхтэй өгнө. Тэгэд самар хүнийг эргээд ирэхэд нэг хэд дутсан гэж хэлэх бол тэр нь яагаад тэр хүн санаа зовхгүй байгаа юм бэ? Энд чи одоо энийг бид нэг ярьдаггүй. Гэхдээ энэ санаа зовно шүү дээ хүн. Танихгүй хүнийг буудалд буулгачаад яваад гисэн. Хүн болгон өөр шиг нь биш. Хүрээд ирсэн чи те 10 мөнгөнд бас болсон шүү тэр хүн чинь. Тэгэх юм бол яах вэ? Гэхдээ өгөх юм байна л да. Тэгвэл бид нар эндээс нэг зүйлийг харах хэрэгтэй. Самар хүний энэ зүрх сэтгэл хаанаас ирсэн бэ гэхээр Бурханаас ирсэн. Бурхан ард түмэндээ заадаг зүйл. Самарчуудын өвгдөөс болсон тэр израильчууд хүний нутагт амьдарч байх үедээ бие биенийгаа еврей Бурханы ард түмэн гэдэг хизээч мартахгүйгээр Бурханы тэр хайрыг тэр үндэснүүдийн дундах бие биендээ ханддаг тэр хандлагаар солиогүй. Тэд нар зовлон дунд бие биенийгаа хайрлаж чадсан болохоор нутагтаа ирээд тэр хайр нь ч гэсэн байсаар байсан. Хүн зовж үзээгүй, доторч үзээгүй, дутагдж үзээгүй, өвдөж үзээгүй үедээ олон зүйлийг мэдэхгүй байд. Харин тийм зүйлийг туулсан хүмүүс тийм үед Бурхан хүмүүсээр дамжуулан хүнийг ямар их хайрладаг вэ гэдгийг мэдэж байдаг. Тийм учраас хөршөө хайрлах тухай Есүс ярихдаа энэ ярьсан. Гэхдээ Есүсийг би ер нь Есүсийг хизээч сургаалт зөвлөдөө зохиож ярьсан гэж боддгоо байхгүй. Болсон явдал баха. Би бол болсон явдал гэж бол бодож байна. Тэгэхээр бүгдээрээ ажлын газар гудамжин сүмийн гадна анзаарагцсан тусламж хэрэгтэй нэгнийг хараад өнгөрөх самар хүний адил хандаж Бурхныг амьдралаараа илэрхийлэх аргыг олъё. Бас нэг зүйл нь Бурхан биднийг хин нэгэнтэй хөрш байлгаж байгаа бол биднээр дамжуулан түүнд хандсан Бурхны ямар төлөвлөгөө байгаа юм бол бас бид тэр хөршүүд бидэнд янз бүр хандаад байдаг. Гэхдээ яагаад бидэнд ингэж хандахыг Бурхан зөвшөөрөөд байгаа юм бол гэдгээс бүгдээрээ Бурхны талаар бидний амьдралдах төлөвлөгөөг нь ойлгож авах гэж байна. Нэг зүйл бол ойлгомжтой. Бурхан үргэлж биднийг хайрладаг. Бурхан биднийг хайрлаар байгаа. Бурхны хайрыг авч байгаа бид нар
зөвхөн өөртөө аваад байж болохгүй гэдгийг мэдж байгаа. Тэгэхээр хөршөө төмөрөө өөрсдийн адил харилцгаая гэж. хамтаа зарбирна ихэсний өмөө өвдөг сүгдөө инрэл харин ихэзээ тэнгэр утгаараа өндөр дургоо тэнгэр цаалдан ихсний ирэлийн хорбороо энэ газарт дүүрэн асраач их эзэмийн нэмдэрэт үнний хорбороо дүүрэн асгаж өгөөч. Хамтаа зарбирна ихэсний өмөө өвдөг сүгдөө инрээ харин ихэзээ тэнгэр утгаараа өндөр дургоо тэнгэр заалдан ихсний ирэлийн хорбороо энэ газарт дүүрэн асраач их эзэмийн нэмдэрэт үнний хорбороо дүүрэн асгаж өгөөч.
бид өнөөдрийн үгээрээ Луг 10-ын 36-аас 37. Энэ гурвын хинэн дээрэмчдийн гарт орсон тэр хүний хөрш болсон гэж чи бодож байна вэ гэхэд тэр түүнд инэрлийг үйлснэ гэв. Есүс түүнд явж үүний альд үлдэхтүү гэжээ гэсэн ишлэлийн дагуу өнөөдөр суралцлаа. Тэгээ бурхан бидэнд сануулсан байдагтэй хин нэгэнд ямар нэгэн бодит тусламж хэрэгтэй байхад зүгээр л өрөөдөх болтгой хангагдах болтгой гэдээ орхих биш. Харин очиж үйлдэрээ энэ бол хайрын үйлдэл юм аа гэж зааж өгсөн байдаг те. Яг үүнтэй адилхан одоо хинч өрөөгдөх болтгой гэдээ өнгөрч болно те. Тэгэхээр хин нэгэнд бодит тусламж хэрэгтэй байх үед тусалдаг нэг нь та байгаарай гэдгийг уриалъя. Тэгэхээр UBTS-д Библийн нэг сургалт сурж явах үед манай нэг багш нэг хөршийн талаар тэрний үхээр тэр дээр үеэсээ нэг том эдлэн газартай байсан байна л да тэднийх. Тэгээ дээр үедээ нөгөө дээр үеийнх нь ах トゥ ус болохоор би эндээ маш хайртай байсан учраас за цөмөрөө ингээд яг хөө ингээд мэдээж өөрөөр гэр бүл юм чинь гэр бүлтэй болж байгаа юм чигээ хашаа болгож мод тарьсан юм байна. Харин саяхан хүүхдүүд нь үр ачнаар нь тэр хашааны наагур нь хашаагаа татах уу, цаагур нь хашаагаа татах уу гэдэг талаар шүүхтсэн гэж байгаа байхгүй. Тэгэд энийг харахтаа хөршөө хайрлах хайр гэдгийг өвлүүлж, тордож, усалж байхгүй бол бас алга болчдөг тий. Энэ надтай их дуурдаг. Яагаад дуурхаа чи? Яатсан бол гэдэг ингээд эхэлдэг байхгүй. Тийм учраас хооронд хогийн ургамал ургахаас өмнө ерөөхдөө дундаа тарьсан байгаа модоо маш сайн усалж явах хэрэгтэй. Тэгэх юм бол хөөй хай гэдэг сайн хөрштэй байна гэдэг нь та бас өөрөө сайн хөрш гэдгийг л баталгаа авахгүй. Бүгдээрээ хамт ирсний өмнө залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн бурхан эцэг минь танд баярлалаа. Таны хайраар бусдыг хайрлахыг хүсэж байна. Бидний хайр бол ямар нэгэн шалгуур, бидний ямар нэгэн хариу эсвэл ямар нэгэн зүгээр хариу үйлдэл байдлаар гарчих гад байдаг. Бидний хайр таних шиг биднийг хамгийн өөдгөө байх үед хайрладаг. Тийм хайр бол биш. Тиймээс бидэнд хайрыг заагаач, хайрлах боломжийг хайрлах чаддаг хүмүүстэй бидний хамт ойлгож зааж сургаач. Хайрлах боломжийг, туслах боломжийг бас ямар их одоо бидний оролцох хэрэгтэй байгааг бидэнд ойлгуулж байгаа шүү. Ариун сүнс минь удирдах атгыг хувь ботсон байдлаас бидний хамгаалж их эзний өгөөмөр одоо их эзний хайрыг бас бусдад харуулж амьдрахад та тусалж өгөөч. Тэгэд энэ цаг үеийн залбирэн гууж гин монголчууд бид сайхалт айлын санаа нэг гэж ярьдаг байсан. Тиймээс одоо эргэн тойрныхоо хүмүүсийг анзаарч орчин тойрны маань хинд миний тусламж хэрэгтэй амьдралыг би туулж өгнө гэж өнөөдөр бодоход туслаач. Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Эргээд энэ цагтаа уулзцаая. Амен. Амен. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.